Энэхүү номоор хамтдаа аялцгаая. Манжийн хуулийн зааснаар малгайн оройны талаар одоо ярилцгаая. Малгайн оройд нь Чинван, Жунван, Бэл, Бэс, Гун нар болбоос улаан эрдэнийн чулуу, цэргийн түшмэл 3 дугаар зэрэг болоос хөх эрдэнийн чулуу, 5 дугаар зэрэг болоос шил чулуу гэх зэргээр зэрэглэн тогтоодог байсан. За одоо жишээлбэл Чинван гэдэг нь пүнлүүний мөнгө нь 200 лан, торго нь 25 зах, хамшигчийн тоо нь 60. Ингээд Жун, Бэл, Бэс улсын түвшээгүн, улсын туслагч гэх мэт өөр пүнлүүний мөнгө авдаг байсан. За энэхүү мэдээллийн талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл 150 дугаар хуудсыг уншаарай. Манжийн үеийн эрүү шүүлтийн ажиллагаанд 9 эрүүг хэрэгэлдэг байсан. Манжийн үед Монгол Манччин улсын үеийн дундад зууны харгас хууль зааж эрүү шүүлт хэрэглэж байсан бөгөөд 20 дугаар зууны ихэнх үед тэдгээрийг халах орлоод хийгдэж байсан. Энэхүү зурагт хаагдаж байгаа нь банздах, төөнөх, хонгор азрах, тавилагдах, шаахайдах, туйлын сугалах, хулсдах, савслах, мөглөн. За тэгвэл одоо шааха болон мөглөн дээр ярьж үзье. За тэгэхээр гэмт хэрэг хийсэн хүнийг шийтгэх мөглөн буюу битүү савн толгойг нь гарган цоожлон суулгадаг байсан. За харин шаах нь болохоор гэмт хэрэгтэн зодоход зориулсан ширийг хавсран өдсөн шаахай хэмээх зодуур байсан. Энэ одоо бидний харахаар бол яг ингээ гутлын улавч шиг харагдаж байна. Энэ зурган дээр болохоор гэмт хэрэг үйлдэгсдэг цаазалж байна. За тэгэхээр одоо алдрын аюушийн талаар ярилцгаая. Засагдхан аймгийн Дархан бэлгийн хошууны ард одоо алдрын аюуш нь 1859 онд одоогийн Ховд аймгийн Цэцэн сумд мэндэлсэн байдаг. Тэрээр өөрийн хошуу ноён Мань Базар гүнтэй олон жилийн турш заалдан эрүү шүүлтэнд орж шоронд хоригдож байсан. Түүнийг 1911 оны 2 сарын 26-нд хэсэг ардууд сулсан байдаг. Нийт 200 орчим ардууд нээлж Цэцэн нуурын дугуйлан байгуулан хошуу ноёнтойгоо заалдан ард олныг албан татвараар зовоож буй түрэмгий дээрэнгүй аашлан байгаа 44 зүйл бүхий заргын бичиг үйлдэн 165 хүн нарны сасраг мэт тойруулан гарын үсгээ зурсан байдаг. Түүнийг Манжийн үеийн 9 эрүүг тулгахад даван гарч чадсан социализмын үед ард феодал ангийн эсрэг олонныхон төлөө тууштай тэмцсэн байдаг. Тэгээд Алдрын ард аюушт Ховд аймгийн төвд хөшөөг нь ингээд байгуулж өгсөн байдаг. 1959 онд Цэцэг сумын дунд сургуулийн түүний нэрэмжит болгосон. Яриаг энэ хүртэл сонссонд баярлалаа.